Жаданби наран тунгалаг холимог дулааны One Championship холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Монгол улсад төрсөн ах トゥ тавуулаа өссөн бөгөөд хамгийн том нь. Ийм учраас тэр гэр бүлээ хамгаалж явахыг үргэлж эрмэлздэг. Зөвлөлт холбоот ус задран унсны дараа Монгол улсын эдийн засаг хүнд нөхцөл байдалтай нүүр тулж эхэлсэн. Гэмт хэргийн гаралт хяналтаас гарч энэ тэндгүү дээрэмчит болон танхаа этгээдүүд гудамжаар хэсүүчлэнэ. Танхаа этгээдүүдийн босромог үйлдэл тэдний гэр бүл болон найз нөхдийг тойрч гарсангүй. Тэдэнд байсан багахан зүйлийг танхаа этгээдүүд дээрэмдэж байжээ. Тэдний хийсэн үйлдэл түүний дургуйцлыг маш их хүргэж, тэрээр гэмт хэрэгтнүүдийг мөшгөж тэдэнтэй нүүр тулж байсан удаатай. Олон багш нарын нэгэн түүний ирээдүйд маш их санаа зовниж байлаа. Харин түүний сахилга батанд анхаарч жуудаа бөхөр хичээлэж үзхийг санал болгов. Харин тэр өөрийн бэлтгэлийг өөрчилж тулааны урлаг тухаангууд урлаж эхлэв. Тулааны олон төрлөөр хичээлж эхэлсний дараа жинхэнэ өрсөлдөөнд оролцохоор шийдэв. Улсын чанартай зөөн хэдэн тэмцээнүүдэд ялалт байгуулж эхлэв. Өөрийн хатуужил, тэсвэр төвчээр, хүч чадлаар өөрийн нэр хүндийг босгож эхэлсэн. Гэсэн ч наран тунгалаг өөрийгөө илүү цааш сорж үзхийг илүүд үзэж байв. Ингээд Япон улсыг зорж кикбоксинг K1 холбоонд бүх цаг үеийн шилдэг, дэлхийн хэмжээний одуудтай өрсөлдөж эхлэв. Түүний өрсөлдөгч тунд дэлхийн хэд хэдэн удаагийн аварга Энди Соурч багтаж байв. Туршлага түнд юунаас ч илүү хэрэг болж байлаа. Их нутагтаа иргэн ирэхэд түүний ур чадвар илүү өөр төвшөнд хүрч хөгжсөн байлаа. Удалгүй Монгол улсын холимог дулааны аварга болж чадав. Гэсэн ч түүний дэлхийн шилдэгүүдийн эсрэг дулалдах хүсэл нь дахин хилийн чандыг зориход хүргэсэн юм. Тэр Аз твийг тойрон дулалдсаар Леженд холбооны хөнгөнжинд гайхалтай ялалтуудыг байгуулав. Тухайн цаг үед ээжигээ хорт хавдраар өвчилсөн болохыг олж мэдэв. Удалгүй түүний ээж хорвоогийн мөнх бусыг үзэж энэ нь түүнд маш хүнд цохилт болж бүх зүйл дууссан мэт санагдаж байлаа. Гэсэн ч өөрийн тулааны амжилтаар хайрт ээжийнхээ нэрийг өндөр төрөгөөр шийдсэн. Тэр зорьсондоо хүрч One Championship холбооны аварга болсон. Ердөө анхны тулаан дээрэл бүх зүйлийг өндөр түвшинд гүйцэтгэж байлаа. Дэлхийн аварга Honor Banner-ыг ур чадвараар илт илүүрхэн ялж Koji Yoshiгийн эсрэг аваргын бүс горилон тулалдах эрхээ олж авсан. Тэр аваргын бүсийг өөрийн гайхалтай хүч бас ур чадвараар өөрийн болгож Монгол улсын хамгийн анхны мэргэжлийн холимог дулааны дэлхийн аварга болж чадсан юм. Энэхүү гайхалтай амжилт нь түүнийг Монгол улсын гавьяа тамирчин болгосон. Монгол улсын ерөнхийлөгчөөс хүндэт медалийг гардан авсан. Тийм ээ, тэр ээжийнхээ бахархал нь болж чадсан юм. Sometimes you just feel tired, feel weak. And when you feel weak, you feel like you want to just give up. But you gotta search within you. Try to find that inner strength and just pull that shit out of you. And get that motivation to not give up and not be a quitter. No matter how bad you want to just fall flat on your face. Жаданби наран тунгалаг мэргэжлийн холимог дулааны дүрмээр 20 тулаан хийснээс 14-т нь ялалт байгуулсан. One Championship холбоонд тулалдаж байх үедээ хэвтэй болон босоо байрлал хоёуланд нь хамгийн ганган дулаан үзүүлдэг байсан. Монголдо төдийгүй дэлхийд данслагдсан Монгол дулаанч. Тэрээр Монгол улсад холимог дулааны төрлөөр гавьяа тамирчин цол хүрсэн анхны дулаанч. Монгол улсын дулааны урлагийн хөгжилд түүний оруулсан хувь нэмэр асар их юм. Арван ялалтаас 8 тулааны хүнд цохилт өчил болтор хугацаанаас өмнө дуусгаж байсан. Монгол залуус холимог дулааны урлагт хөл тавьж дэлхийн тавцанд гарч болох анхны замыг зассан гэж хэлэхэд хэлсдэхгүй. Наран тунгалаг аварга өөрийн сурсан ур чадварыг шав нартаа зааж сургасаар түүний бэлдсэн залуус дэлхийн шилдэг холбоодод аль хэдийн тулалдаад эхэлсэн. Ингээд та тулааны урлагийн дэлхийн аварга наран тунгалагын талаар товчхон бөгөөд ганган мэдээллийг авлаа. Та тулааны урлагаар контент бэлтгэдэг YouTube суугт маань нэгдэж амжаагүй байгаа бол subscribe дарж нэг дээрээ ингээд түр баяртай залуусаа. So I collapse, I'm spilling these raps long as you feel them to the day that I drop. You'll never say that I'm not killing them. Cause when I am not, then I'ma stop pinning them. And I am not hip hop, and I'm just not Eminem. Subliminal thoughts when I'ma stop sending them.